Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр мэргэжлийн хяналтын ерөнхий газар түшиглэн байгуулсан хамгаалах хэрэгслийн чанарын баталгаачлалтын лабораторийн нээлт боллоо. Монгол улсад нэг бүрийн хамгаалах хэрэгслийн 90% нь импортоор орж ирдэг бөгөөд эдгээр нь чанар аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд туршилт хийж баталгаажуулах боломжгүй байсан. Харин энэхүү лабораторийг ажилтад оруулснаар зөвхөн барилга биш, бусад салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах эрсдлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол хурц сардлогын тохиолдол буурах зэрэг ачаал бүгдэлтэй юм а. Үйлдвэрийн ослоодын ингээд шалтгааныг яг сүүлийн жилүүдээр авч бид 5 жилээр авч үзсэн л дээ. Нэгдүгээр дэрэмблэгдэж байгаа ослол өндөрөөс унах. Тэгээд юмд хавчуулгадах, юмд цохигдох ийм ослууд дэрэмблэгдэж байгаа шалтгаан дараа. Тийм учраас энэ юун дээр энэ гол юу гэдгийг ихтэй хамгаалах хэрэгсэл, хашлага, датлага, хаалт энэ бүхэл байна. Тэгвэл энэ бүхнийг чанарын шаардлага хангасан стандартын дагуу хийх тэрийг баталгаажуулах нь бол энэ лабораторийн гол үүрэг байх ёстой. Тийм учраас бид бол чанарын шаардлага хангасан нөгөөд ослоосоо нэгдүгээр тэрэмлэгдэж байгаа ослоосоо урьдчилан сэргийлэх нэг бүрийн хамгаалах хэрэгслийг л бид туршиж баталгаажуулж байгаа. Нэг бүрийн хамгаалах хэрэгслээр зогсохгүй нийтийн хамгаалах хэрэгслэг хашлага, хаалт, тэрний бүтгэх чанар, ган датлагын батгах чанарыг энэ лаборатори бас баталгаажуулж байгаагаараа үнэхээр өндөр ачаал бүгдэлтэй. Тийм учраас бид бол бүс тасраад тийм ээ малгай цоороод ч гэдэг юм уу те осол гарчлаа гэдэг ийм л юм бол байхгүй болж байгаамаа. Энийг устгах чадж байгаа. Тийм учраас бид бол ослыг бууруулахад бол өндөр ачаал бүгдэлтэй ийм лабораторио гэж хэлхийг хүсэж байна. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгээр 2017 оноос хэрэгжиж буй барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежментийн чадварыг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны төслийн хүрээнд лабораторийг байгуулсан. Ингэснээр Монгол улс өндрийн бүсийн туршилт хийдэг Азийн 4 дахь орн болж байгаа юм а. За энэ удаагийн лаборатори бол нийтдээ дуулаг, гутал, аюул хүнбүс зэрэг нэг удаагийн хамгааллын хэрэгслийг турших зориулт бүхий 7 сетийн туршилтын тоног төхөөрөмжөөр хийгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд бол сургалт Япон болон Монголд тусалсан юм сургалтуудыг зохион байгуулсан. За холбогдох чиглэлийн гарын авалгуудыг боловсруулсан. Нийслэлийн энэ хөтөлбөрийн хүрээнд бол хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн сургагч багшийн хөтөлбөрийг үндэсний хороотой хамтран хэрэгжүүлээд Монгол улсад энэ хабын сургагч багшийг бол бас бэлдэж өгсөн байгаа. Тэгээд эдгээр сургалт төслийн үйл ажиллагаанд оролцсон хүмүүс цаашид энэ хөл лабораторийг бас боддоор ашиглаад тэгээд барилгын салбарын энэ хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуй бол нэг шат дахиж сайжирна гэсэн ийм хүлээлттэй байна. Дор хаяж байгаас 6 сараас 3 4 шилжиж байна. За энэ бол шигтэй. Энэ бол их чухал юм болж байна.